Бид их сонссон. Төмрийн үйлдвэрт над чиг бүхнээсээ өнгөрөөмөр байна уу? Мангасууд. Гэхдээ би чамайг ажилд аваагүй. Итакийн хаан буцаж ирнэ. Одоо үзүүлбэрийн цаг. Энэ өдрийн мэндийг хүргэе. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Технозон компани Тэнгис кино театр Камбуча Монголиада баярлалаа. Ингээд кино томын шинэ дугаараа эхлүүлцгээе. Backrooms Америк нэгдсэн улсын бокс оффист тесрэлт хийлээ. A24 студийн Backrooms кино 2026 оны 5 дугаар сарын 31-ний амралтын өдрүүдэд Америк нэгдсэн улсын дотоодын бокс оффист 81.4 сая $80 нээлтийн орлого олж тухайн 7 хоногийн хамгийн том дүүлэнийг тарьлаа. Энэхүү үзүүлэлтэнд Суврал бус аимшигын кинонууд дундаа нээлтийн орлогоор тэргүүлсэн шинэ дэд амжилт тогтоосон юм. Өмнө нь Jordan Peele найруулагчийн As кино 71 сая $80 нээлтийн орлогоор тус амжилтыг эзэмшиж байжээ. Мөн энэ нь A24 студийн хувьд Civil War-ын дараах хамгийн өндөр нээлтийн орлоготой кино болсон байна. Backrooms киноны найруулагчаар YouTuber 20 настай Ken Parsons ажилласан нь A24 студийн түүхэн дэх хамгийн залуу найруулагч гэх тодтголыг хүртээд байгаа юм. Би ягч жинхэнэ ютубер шиг ютубер биш л дээ. Жишээ нь би контентоо байнга оновчилж үздэггүй. Нэг видеонд хязгаарч нэгээс олон thumbnail хийдэггүй. Ийм тийм юмд хүрнэ гэж зорилго тавьж байгаагүй. Зүгээр л бүтээсэн зүйл маань онлайн орчинд хангалттай тодорхой орон зай үүсгэхэд хүмүүс аяндаа үздэг болчихсон. Ер нь аз таарсан гэхүү. Түүхэн манга Жадугаар Witch in Mongolia албан ёсоор аним болж байна. Жадугаар Witch in Mongolia нэртэй түүхэн манга албан ёсоор ТV аним болох нь зарлагдсанаар аним сонирхогчдын дунд хамгийн их анхаарал татаж байгаа шинэ төсөл болоод байна. 13 дугаар зууны Монголын эзэнт гүрний оргил үе, Ираны боолын зах зээл, ордны улс төрийн сүлжээ зэргийг эмэгтэй гол дүрийн өнцгөөс харуулдаг энэхүү бүтээл аним хэлбэрт шилжснээр дэлхийн үзэгчид Курт драма маягийн түүхэн суурьтай эмэгтэй дүр төвтэй түүхийг дэлгэцээр үзэх боломжтой болж байгаа юм. Газрын зургаас ганц л удаа харж байсан нутагта эцэст нь нэг ингэж ирдэг байжээ. Бац! Чи тэр намаа эргүүлж авмааргүй вэ нүү? Тэр сайхан өдрүүд одоо ердөө дурсамжуулан үлдсэн. Ахиж ингэж шатаалгахгүй дээ. Барагдчихсан хэрэгөө болох охин минь. Би энэ эзэнт гүрнийг сүрүүлэх шуургыг зүгээр хүлээгээд сууж яасан ч чадахгүй. Чи монголчуудыг үзэн яддаггүй. Тэд надаас байсан бүхнийг минь булаасан. Уучлахгүй. Яасан ч уучлах чадахгүй. Euphoria цувралын төгсгөл. HBO-ийн Euphoria цуврал 2026 оны 5 дугаар сарын 31-ний өдөр цацагдсан 3 дугаар улирлын төгсгөлийн ангиар албан ёсоор өндөрлөв. Цувралыг бүтээгч Сэм Левинсон болон цувралын жүжигчид энэхүү төгсгөлөө нүцгэн үнэн хэмээн тодорхойлж, цувралын гол зорилго донтох өвчний бодит чимэглэлгүй үр дагаврыг харуулах байсан гэдгийг онцолж байна. Тэд бидний мэдэхгүйг мэдэж байна. Яа чи юм олон хүн өөдгөө ээж болдог байна. Мөн чанар нь л тэр бид чинь хуваа хичээгчээд. Анхнаасаа чиний зүг байсан. Чи бид хоёр ийм л байх ёстой шүү дээ. Ганцхан анги үлдээ. Жүжигчин Callum Turner Dua Lipa-нар хурмаа хийлээ. Британий попод Dua Lipa, Fantastic Beasts цувралаар танигдсан жүжигчин Callum Turner нар Лондон хотод албан ёсоор хурмаа хийлээ. Тэд 2026 оны 5 дугаар сарын 31-ний нэм гарагт Westminster дүүрэгт байрлах Marylebone Town Hall-д гэрлэлтэд бүртгүүлж маш цомхон дотны хүмүүсийн хүрээнд тангараг өргөссөн байна. Энэхүү байранд өмнө нь Beatles хамтлагийн Paul McCartney, Ringo Starr зэрэг олон алдартны хурим болж байснараа алдартай юм. Dua Lipa, Callum Turner хоёрын харилцаа 2024 оны 1-р сард Лос Анжелесийн үдшилэг дээр хамт бүжиглэж явгаа зураг ил болсон цагаас эхэлж олонний анхааралд өртсөн. 2024 оны сүүлч 2025 оны 100 гэхэд сүй тавьсан тухай цуурхал баталгаажиж Dua Lipa British Vogue-д өгсөн ярилцлагаараа тэд сүй тавьсан хамтдаа насны төгсгөл хүртлээр хөгшрөн хэмээн ярьж байсан нь олон нийтийн сэтгэлд ихээхэн хүрч байв. Лос Анжелес хот Marilyn Monroe-гийн төрсөн өдрийг тэмдэглэж байна.
Мэрилин Монрогийн мэндэлсний 100 жилийн ог тохиолдуулан Лос Анжелес хот даяар түүнд хүндэтгэл үзүүлсэн дурсгалын арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Жишээлбэл TCL Chinese театрын өмнөх талбайд байх Мэрилиний гар хөлийнхээ хадгалагдсан газарт шүтэн бишрэгчид цуглаж 100 цагаан сарнаа өргөж төрсөн өдрийн бялуу байрлуулан 1962 онд Джон Кеннедид төрсөн өдрийн мэд хүргийн ноён ерөнхийлөгчөө дууг дуулж өгсөнтэй адил байдлаар төрсөн өдрийн дуу дуулж түүхэн агшныг дурссан байна. Кино том нэвтрүүлгийн хамтран ажиллагч Тэнгис кино театр шинээр нээлттэй хийсэн кинонуудаас онцолж байна. Ингээд энэ удаагийн Тэнгис кино театрын онцолж байгаа кино бол GL Production, White Mushroom Studio, Canis Entertainment нарын хамтарсан бүтээл Сүүлчийн алиалагч киног онцолж байна. Кинонд Монгол улсын гавьяа жүжигчин Бямб цогт, залуу жүжигчин Мишель Тэргэл нар гол дүрүүдийг бүтээж, ерөнхий найруулагчаар Алтан гэрлийн энх гэрэл ажиллажээ. Кинонд нэгэн цагт циркийн тайзнаа мандаж явсан ч идүүгээ байгаа бүх зүйлээ алдаж амьдралын өмнө сөхөрсөн ганцаардмал өвгөн алиалагч мөн түүн дээр судалгааныхаа сэдвээр алиалагчийн дүрийг сонгон судалж байгаа залуухан урлаг судлаач охин хулан ирж хөгшин ир залуу охин өнгөрсөн хар бараан дурсамж ирээдүйн итгэл найдвар зөрчилд өнөөр үргэлжлэх хажээ. Энх гэрэл найруулагчийн хэлснээр гол дүр бол зөвхөн мартагдсан алиалагчийн дүр биш. Бидний ганцаардсан үедээ хэлж чадалгүй орхисон бүх үгс, бидний амьдралдаа эвлэрч чадалгүй тээсэн бүх өнгөрснийг төлөөлнө. Харин түүн дээр ирж байгаа охины дүр бол шинэ үеийн гэрэл. Энэ гэрэл нь өнгөрсөн үеийг үгүйсгэх бус, харин ойлголцлын шинэ гүрийг барих боломж гэж хэлжээ. Сонирхуулахад гол дүр тоглосон Монгол улсын гавьяа жүжигчин Бямб цогтын 2002 онд ноён солиод киноноос хойш бүтээж байгаа анхны гол дүр нь энэхүү алиалагчийн дүр ажээ. Мөн найруулагч энх гэрлийн хувьд өмнө нь зургийн найруулагчаар Баян Боол, Тэрё, Гангструуд, Гурван найз эргэж ирсэн зэрэг олон арван дэлгэцийн болон телевизийн бүтээлүүд дээр ажиллаж байсан ч сүүлчийн алиалагч бол түүний ерөнхий найруулагчаар ажилласан анхны бүтээл болж байна. Кино нээлттэй хийгээд удаагүйч танхим цугласан үзэгчид өндөр сэтгэгдэлтэй хүлээж авч алга ташилт попкорноор бороо оруулж байгаа бичлэгүүд нийгмийн сүлжээгээр цацагдж байгаа нь хэр зэрэг чанартай бүтээл болсон бэ гэдгийг харуулж байна. Мөн гэр бүлээрээ үзэхэд хамгийн тохиромжтой кино гэдгийг дуулгахад таатай байна. Киноны дуу дүрсний хамгийн гайхалтай мэдрэмж бүрийг та зөвхөн кино театрт л мэдрэх боломжтой. Ашгүй таас ирцэн үү? Тад орж байгаа мөн биз дээ. Надад хараа алиалагч хэрэгтэй байгаа юм л да. Ярилцлага тэг секундэд бүтлгүүтлээ. Гэхдээ би бууж өгөхгүй. Яа! Би танд алиалагчийн тухай бичиж байгаа гэж хэлсэн шүү дээ. Тэгээд судлаад үзсэн чинь танаас өөр амьд сэрүүн байгаа мэрэгжлийн алиалагч алга. Надад дааснаас идүүлж чухал байна. Сүүлчийн алиалагч. Онцгой сэдв байгаа дээ. Тэтгэвртэй гасаа алиалагч би чамд тус болох үгийг мэдэхгүй ч наадуулаа уншсан багт чинь нөд чинь онгоогоо явчихна. Та надад зүгээр өөрөөхөө амьдрсан амьдралыг л яриад өгөл төө. Үгүй яагаад мэрэгчлээ орхисон? Яагаад 20 жил чив чимээгүй амьдрсан юм? Хүүх энэ од та юм уу? Та ч үр залуудаа гялалцчихсэн баха. Бүцхтэй байна л гэдэг хэвчтэй. Таны нөгөө бичлэг чинь сая 500 мянган хүн үзчихэж. Одоо хоорлоо. Энийгээ зөв дэшин залаад сургууль ойлгохтойгоо төгсгөөл бодоод. Аха. Хоёуланд нь зах зээл ахад яага болохгүй гэж. Ирэл таахад нийлүүлэлт хийх хэрэгтэй үстэй. Заавал төрүүлнэ шүү. Чи юм блэ? Ха? Намайг хулан гэдгийг манай ахыг орж гэдэг. Хулаа. Хэний мэдгүй нэр ус айл. Дими баха. Тэм үгүй юу? Нам өмөрөө. Таныг намайг ирэхэд бүрөө итгээгүй байж. Энэ ахыхын сүүлчээ үсэж байж бид.
Netflix-ийн In the Hand of Dante трейлерээ цацлаа. Netflix стриминг платформын шинэ бүтээл болох найруулагч Julian Schnabel-ийн бүтээл In the Hand of Dante киноны албан ёсны трейлер 2026 оны 5 дугаар сарын 28-нд цацагдаж, кино сонирхогчдын анхаарлыг татлаа. Жүжигчдийн бүрэлдэхүүнт Оскар Исаак, Джейсон Момоа, Gal Gadot, Gerard Butler, нэрт найруулагч Мартин Скорсезе, Аль Пачино зэрэг нэр хүндтэй жүжигчид оролцож байгаа нь үзэгчдийн хүлээлтийг улам нэмэгдүүлж байна. Та зүгээрээ. Тийм ээ, уучлаарай. Энэ газар нэг л танил санагдаад. Тэр чин сайн шүү. Гэр шиг. Барьцгүй байгаа дууга зүйлсийг сануулаад ч байх шиг. Яг л ой дурсамжин дууга хэрэн санах гэхээр сарнаад алга болчихдаг зүйлийг. Цусан мөр татуудаад явах юм. Найруулагч На Хонжины Hope ирэх 9 дугаар сард нээлттэй хийн. Каннын кино наадмын гол өрсөлдөөнд шалгарч шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа Солонгос найруулагч На Хонжины бүтээл Hope 2026 оны 9 дугаар сард Америкт албан ёсны нээлттэй хийхээр боллоо. Каннын кино наадмын үзүүр дууссаны дараа тасралтгүй 6 минутын алга таршилт хүртсэн уг кино шинжлэх ухааны аимшигын экшн триллер төрлийн бүтээл бөгөөд 2026 оны эхний хагаст нээлттэй хийж байгаа Аз кино төслүүд дотроос хамгийн их яригдж байгаа бүтээл болоод байгааг Variety онцолсон байна. Гүгэрэ хурдангүй. Иржвэн бидэн рүү иржвэн шүү. Киноны жүжигчдийн бүрэлдэхүүнд Солонгостой зэрэглэлд багтдаг Хван Жун-мин, Жун Ин-сан, Жун Хо-ён нараас гадна Алишия Викандер, Майкл Фассбендер зэрэг Холливуудын одод багтсан юм. Warner Bros-ийн шинэ бүтээл The End of Oak Street teaser трейлерээ цацлаа. Warner Bros студийн шинэ төсөл болох шинжлэх ухааны уран зөгнөлт адал явдал трейлер The End of Oak Street киноны албан ёсны teaser трейлер цацагдаж, кино сонирхогчдын анхаарлыг ихээхэн татаж байна. It Follows Under the Silver Lake зэрэг сонирхолтой уур амьсгал, өвөрмөц санаагаараа олон танигдсан найруулагч Дэвид Роберт Мичлийн шинэ бүтээл болсон уг кино нь 1980-ад оны хотын захын орчныг сансрын бейт, үлэг гөрвлийн ертөнцтэй огтлолцуулсан төсөл гэдгээрээ мөн жүжигчдийн бүрэлдэхүүнээрээ онцгорч байгаа юм. Өчигдөр оройны хачин гэрлийг надаас өөр харсан хүн байна уу? Юун хачин гэрэл? Салхи хүчтэй салхилаад Старбак бүр айчгсан хуцаад байсан. Нэстэг тэрний гэрэл байсан юм болоо? Эсвэл нэстэг тавг. Харин хан. Болоочтой аава. Sony Pictures компани өнгөрсөн 7 хоногт нээлттэй хийсэн энэдмийн төрөл жанрын The Breadwinner кино нээлттэй хийсэн эхний 7 хоногтоо 7,333,073 ашигтайгаар 5 дугаар байранд жагслаа. Sony Pictures компани өнгөрсөн 7 хоногт нээлттэй хийсэн энэдмийн төрөл жанрын The Breadwinner кино нээлттэй хийсэн эхний 7 хоногтоо 7,333,073 ашигтайгаар 5 дугаар байранд жагслаа. Би чамтай хамтрах саналтай байна. Гэхдээ нээлт гэртээ үлдэж хүүхдүүдээ харах ёстой. За, би тэгж чадна. Нэр нь халах төгжчихлээ. Арын хэсэг цонх байгаа тэрүүгээр давирч орохоос гэрийн ажиллаа хичнээн цагийг энд зарцуулах юм байна. Энэ илүү ажил нь тэрэнд илүү урамшуулдаг нь. Та өөрийнхөө ажлыг биднэр хийлгэж. 2-7 хоног хангалттай хүрэлцэх бодвол дотор хувцас авна. 2-7 хоногийн дараа яах вэ? Бүгдийг хаяад цоо шинээр эхэлнэ. Аваа, та одоо ээж болсон. Тийм ээ, ээж чинь. Нүрийг чинь бодоод өгье. Хийе. 3, 2, 1. Тэгэхээр энэ талаар ярилцъя. Энэ бүхнийг давахын тулд яавал дээр үү? Надад морь хэрэгтэй. Наадах чи арай бүтэхгүй зүйл үү? Брайан бидэнтэй оройн хоол идэх хэрэгтэй ба. Брайан, Брайан, оройн хоол хамт идэх үү? шинэ ажил хийж эхлэх хэцүү гэдгийг мэднэ. Сантехникч дуудах хэвээр. Би хийчихье. Тэгэхээр би 7 хоног аян билүү идэнэ гэсэн үг. Ойлголоо. Нээлттэй хийгээд 6-7 хоног болж байгаа домогт дуучин Майкл Джексоны амьдралаас сэтвэлсэн Майкл кино дэлхийн нийтээс олсон ашиг орлогоороо рекорд тогтооход ойрхон ирлээ. Энэ удаад Хойд Америкийн зах зээлээс 11,865,524 долларын ашиг олж нийтдээ 6 дахь 7 хоногт 340,68,767 долларт хүрч 4-р байранд бичигдлээ. Нээлттэй хийгээд 6-7 хоног болж байгаа домогт дуучин Майкл Джексоны амьдралаас сэтвэлсэн Майкл кино дэлхийн нийтээс олсон ашиг орлогоороо рекорд тогтооход ойрхон ирлээ.
Энэ удаад Хойд Америкийн зах зээлээс 11 сая 865,524 долларын ашиг олж нийтдээ 6 дахь 7 хоногт 340 сая 68,767 долларт хүрч 4-р байранд бичигдлээ. Би гэр бүлдээ хайртай. Гэхдээ би өөрийн хүссэн зүйлээ хиймээр байна. Тэгвэл хийлтэй Майкл. Чи жаахан хүү байха болсон. Бүх цаг үеэ хамгийн шилдэг. Та нар мөрөөдлөхийн төлөө тэмцэх үү? Тэмээрх мэ. Мөрөөдлөхийн төлөө тэмцэнэ гэдгээ илүү чангаар хэлэх хэрэгтэй. Мэдээ мэ. Би бодох хэрэгтэй байна. Юу бодохыг чинь би чамд хэлнэ. Хүссэн үед чи эхлэе Майкл. Дэлхийн хамгийн том од болмоор байна уу? Майклийн амжилтыг ашиглах хэрэгтэй. Чамд маш онцгой амьдрал заягдсан. Хөгжим хорвоог өөрчилж чадна гэдэгт би итгэдэг. Walt Disney Studio Motion Pictures-ийн бүтээл The Mandalorian and Grogu бүтээл нээлтийн 7 хоногт Хойд Америк төдийгүй дэлхийд дахныг шуугуулад байсан ч өнгөрсөн 7 хоногт харьцангуй даруухан өнгөрчээ. 24 сая 451,576 долларын ашиг олж нээлттэй хийсэн 2 дахь 7 хоногт нийтдээ 136 сая 820,180 долларын ашигтайгаар 3-р байранд жагслаа. Харин энэ 7 хоногийн Хойд Америкийн бокс офисын тэргуун байрт алдарт цувралын үргэлжлэл болон хийгдсэн Walt Disney Studio Motion Pictures-ийн бүтээл The Mandalorian and Grogu кино 81 сая 960,000 долларын ашиг олсноор бичигдлээ. Мандалориан ангууч болон нэгэн хүүгийн түүхийн талаар бид ихийг сонссон. Эхлэгийг чинь шалгах. Энэ чамд хэрэг болно. Хөөе. Аимшигтай жаал байна. Муу жаал. Тачхүүз. Мандалориан. Чи зовно. Хөгшчүүд залуусыг хамгаалж байж залуус хөгшчүүдээ хамгаална. Focus Features-ийн бүтээл аимшигын төрөл жанрын Obsession өнгөрсөн 7 хоногт 27 сая 395,480 долларыг олж бокс офис жагсаалтын 2 дугаарт бичигдлээ. Нээлттэй хийснээс хойш 3 дахь 7 хоногт нийтэд 105 сая 753,130 долларын ашиг олоод байна. Нээлттэй хийгээд 2 дахь 7 хоногт явж байгаа Obsession кино энэ 7 хоногт 22 сая 400,000 долларын ашиг олсноор бокс офисын 2 дугаар байранд бичигдлээ. Focus Features-ийн бүтээсэн Obsession кино нийт 52 сая 784,010 долларын ашиг олоод байна. Хэрвээ тэр чам чухал юм бол Тэгж л бодож байна. За мартчихлаа. Аа, Сайхан амраарай. Базараа. Яагаад? Ганцхан хөслөл хөс. би чамд үнэхээр их хайртай. Та хоёр генет үерхсэн нь гайхмаар шүү. Галзуу болзоо. Бурхан минь чи тэрэнд ямар шивчлэг ашиглах вэ? Чи яагаад намайг хайрладгүй юм? Би чамд хайртай. Хайртай. Чангаар хэл. Би чамд хайртай. Хүслээ буцаах боломжтой эсхийг мэдхээр холбогдож байна. чамайг өхөн өгтөл гэх үү дээ. Өхөн өгтлээ. Ингээд Хойд Америкийн бокс офисын 1-р байранд өнгөрсөн 7 хоногт томоохон шүүгэн тарж аимшигын төрлөөр нээлттэй хийсэн Backrooms кино ашиг орлогоороо шинэ рекорд тогтоолоо. A24 студийн түүхэнд хамгийн залуу найруулагч Ken Parsons-ийн Backrooms кино 81 сая 402,424 долларын ашигтайгаар маш том тесрэлт хийж чадлаа. Би нэг юм олсон. Дэлгүүр дотор тустай газар байсан. Итгэхгүй байна гэж хэлээгүй шүү дээ. За батлах юмтай болоод эргээд ирье. Бурхан минь. Намайг татаарай. Татаач юу Харсан бэ? Ларк дуулж байна уу? Үдсгэлэнтэй байгаа биз? Тийм үү? Кинотом нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өвгөр өндөрлөж байна. Ирэх 7 хоногт шинэ дугаараар уулзцгаая. Түр баяртай.